За хамтдаа нэмсэглээ аянд зориулсан бэлтгэсэн багцаа та бүхэнд тэмдэглүүлье гэж бодсон юм аа. Тэгэхээр энэ багц маань болохоор үндсэндээ ийм хавцтай байгаа. Тэгээд гадуураас авч явахад их тохиромжтой энэ анхартаа өглөөд явах боломжтой юм байна л да. Тэгээд дотор нь болохоор хамгийн гол зүйл нь болохоор жаргалтай үүдийг шандалд хүргэх төлөвлөгөөний дэвтэр гэдэг миний өөрийн боловсруулсан дэвтэр юм аа. Тэгэхээр энэ нь болохоор яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асарж байхдаа амьдралын энэ олон хэрэгцээ, саад, бэрхшээлийг даван туулахын тулд ашигласан энэ төлөвлөгөөний аргачлалыг маш хэмжээсэн дэвтэр байгаамаа. Тэгэхээр энэ дэвтрийн гадна талд байгаа зургийн ч гэсэнтэй маш утга учиртай. Яагаад тэгэхээр ингээд бүх юм ингээд бүгдээр тодорхойгүй саарл байсан ч гэсэндээ бид ингээд алсын хараагаа зөвхөн өөрийн жишээс энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхаа ч гэсэндээ алсын харааг тодорхой болгосноор бид гэрэл гэгээтэй амьдралыг бий болгох боломжтой. Тэгээд энэ хамтдаа нэмсгэлийн аяныг зохион байгуулж төрөмс байгуул маань болохоор ээлтэй ертөнц байгаа. Тэгэхээр хамтдаа бид энэ нөхөө ээлтэй ертөнцийг бий болгох энэ харааны төлөө ажиллах юм бол энэ алсын хараа бүрэн хэрэгжих боломжтой гэсэн санаагчсан давхар агуулж байгаа ийм дэвтэр юм аа. Тэгэхээр энэ дэвтрийг хэрхэн ашиглах вэ гэдэг тухай ярихаас өмнө бас энэ цаана өөр юу байгаа вэ гэдэг миний яг зүрхнээсээ сэтгэлээсээ бэлдсэн багц учраас танилцуулъя. Тэгэхээр энэ хүүхдэд асарж байгаа ээжүүд тэр удаа зүгээр эрүүл хүүхдтэй ээжүүд ч гэсэн тэр болгонгоо сайхан дороод авах боломжгүй. Тэгэл толон дараал зааж би одоо нас явж ин да ухааны юм бодвол яриад ингээл явдаг. Тэгэхээр энэ ээжүүдтэй зориулаад 15 минут өөртөө гаргаач гэдэг солонгос маск бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ аянд хамрагдж байгаа хүмүүс бас энэ вакцины худалдаж авах хүмүүс ч гэсэн энэ маскыг өөртөө зориулаад ашиглаараа гэж уриалж байгаа. Нэгсэндээ бусдыг хэрэг халамжилж анхаарах гэж бол өөрийгөө бас анхаарч халамжилж сураараа гэсэн тийм давхар санаа агуулсан зүйл байгаамаа. Тэгэхээр маск манч тэр энд одоо төлөвлөж байгаа энэ хавцсны өнгөх мэтлэн бүх зүйл нь болохоор өөр байх боломжтой. Тэгээд тухайн үед яг юу тарах нь тэндээс байна. За тэмдэглэгдлэх бал байна. Тэгээд энэ тодруулагч байгаа. Тэгэхээр энэ тодруулагчаараа бас бүглэх зүйлийн хүснэг байгаа учраас хүний бүртийн тодруулагчийг зориуд бүрээр хэр зэрэг өргөн байна. Яг энэ хүснэгт нь багтах нь үгүй үедээ харж байгаад худалдаж авсан. Ийм сэтгэлийн бэлэг байгаа шүү. За тэгэхээр энэ багцаа бид ингээд авсныхаа дараа хамгийн гол юм бол мэдээж бидний одоо энэ төлөвлөгөөний дэвтэр байгаа. Тэгэхээр төлөвлөгөөнийхөө дэвтрийг бид яаж ашиглах юм бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхгүй гэр бүлүүд жишээлбэл одоо ингээд дэмжиж авчлаа шүү дээ. Тэдний өмнө чинь юу хийх юм бэ? Бидэнд ямар хэрэгтэй юм бэ гэж асууж байна тийм. За тэгвэл хэрэг аа үзье. Тэгэхээр эхний нүүрэндээ би амьдралын утга учираа юу юм бэ гэдгийг асуусан тийм зүйлийг оруулчихсан юм аа. Тэгээд Марк Твейн гэдэг энэ Америкийн алдартай том сойрын адлыг бичсэн гэн зохиолч байгаа. Тэд нар зохиолчийн хэлсэн үг их гоё үг байна. Хүний амьдралд хоёр чухал өдөр гэдэг. Нэг нь төрсөн өдөр, нөгөөх нь болохоор яагаад гэдэг ухаарсан өдөр гэж байгаа. Тэгэхээр яагаад гэдэг ухаарсан тийм гайхамшигтай цагийг бид хамтдаа нэмсгэлийн аяныхаа хүрээнд өнгөрөөх юмсан гэж би хүсэж байгаа. Тэгээд энэ багцыг авсан хүн болгон түүнийгээ бас тодорхойлон хэмжээ бичээсэй гэж би хүсэж байна. Би яах гэж төрсөн бэ? Би одоо жишээл хүүхдээ яах гэж төрсөн бэ? Миний хүүхд хайрлуулах гэж төрсөн. Миний хүүхд жаргах гэж төрсөн. Миний хүүхд хөгжих, өсөх гэж төрсөн гэж би тодорхойлж бичсэн. Тэгэхээр энэ надад ямар санаа сэтэл өгдөг вэ гэхээр хүүхдээ жаргахын тулд би юу хийх вэ? Би хүүхдээ хөгжүүлэхийн тулд юу хийх вэ? Би бас хүүхдээ яаж хайрлах вэ гэдгийг илүү оновчтой тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр хүмүүст санагдаж магадгүй их хүн хэмжээнд тэгэл автоматар л хайрлана шүү дээ. Гэхдээ бид яг яаж хайрлаж байгаа юм бэ? Хаана бидний хүний хүч мөхсдөж хаана бид алдаа гаргад юм бэ? Тэр удаа бүр ингээд хамаг юма зориулаа сүултээ бүр залхаа. За үр дүн гарахгүй байна гэдэг ийм хэвтэй хүүхдээ орхиод бусад амьдралынхаа мөрийг хөөж гисэн эцэгчүүд ч аа тэднийг бол буруудах ямар ч боломж байхгүй. Хамгийн гол нь бид нэр юмаа тэнцвэртэй хэмжээтэй авч явах хэрэгтэй. Би юу хийж чадах вэ гэдэг дээр бас төлөх хэрэгтэй. Тэр учраас би энэ дэвтрийг бас юм шиг зориуд төлөвлөж энийг бодуулаасаа юм бодосоо тэг алсын хараагаад оновчтой тодорхойлж бичээсэй гэж хүссэн. Тэгээд миний итгэж үнэмшдэг бурхны үгэнд болохоор ирээдүг гэж үнэхээр би итгэл найдварч ямартаас мартагдахгүй гэсэн сайхан үг миний сэрхийг бол үнэхээр сэргээсэн. Миний хүүхдэд нэг цаг байна уу, нэг сар байна уу, нэг жил байна уу, 10 жил байна уу ирээдүг байгаа.
тэр ирээдүйд би ямар найдраар хүүхдээ өсгөх вэ? Би яаж хайрлах вэ гэдэг би өнөөдөр бичмээр энэ би төлөвлөмөр энэ би утга учиртай амьдрмаар энэ би ажралтай өв тэгш баймаар энэ. Тэгэхээр амьдралаа тийм болгох бүрэн боломжтой. Тэгээд өөрийгөө би бүх хүмүүстэй хуваалцмаар санагддаг байна. За дараагийн хуудсан дээр болохоор энэ сөрөг өгсийг эрэг болох юм дасгал байгаа. Бидний амьдрал руу ингээд дайрал дэмшгээр ингээд чи старчаагүй, чи зайгүй болохоор юм хүүхдтэй байгаа гэдэг ч юм уу. Ийм үгс хатуухан үгс ирдэг. Дээрэс нь би өөртөө тийм хатуу хэлдэг. Эсвэл одоо яадаг юм байгаа дотроо бодчихдаг тийм аюултай. За тэгвэл энэ эсрэг яах нь? Хинч чирэггүй антан гэж бодож байгаа бол тийм. Өөрийгөө одоохон бодлоноороо өршөөд би маш үнцэнтэй гэж тооглоорой. Яагаад гэвэл тэр үнэн. Арчаагүй гэж бодож байгаа бол үгүй би арчаатай би амьдралаа аваад явах чадвартай хүн гэж хэлээрэй өөртөө. Тэгээд та өөрийгөө дорой гэж бодож байгаа бол би хүчрхэг эмэгтэй, би хүчрхэг ээж, би хүчрхэг аав, би хүчрхэг залуу, би хүчрхэг бүсгүй гэж тооглоорой. Хэрэв та бүтлгүй гэж өөрийгөө бодвол үгүй би хувь тавилантай, хувь хишигтэй хүн гэж өөрийгөө тооглоорой. Энэ сөрөг юм орж ирэхтэн шууд л авч явах хэрэгтэй. Миний үнц нь миний амьдрал, миний ирээдүйд бусдын үзэл бодлоор тодорхойлогдохгүй гэсэн би бичсэн. Тэгэхээр энэ дээр нь бас өөрийнхөө бодлыг бичээсэй гэдэг нь зай орхисон байгаа. Тэгээд яг надад хэрэгцээтэй зүйл юу байгаа юм бэ? Миний хүсэл тэмүүлэл юу юм бэ гэдээжсэндээ өөртөө яриад гаргаж ирээрээ. Бид ингээд заримдаа хүсэл тэмүүлэлээ дотроо битүүхэндээ дээчээд гаргаж ирж чадахгүй шаналаад яваад байдаг. Тэгвэл тэр маань өөрөө бидний амьдралд стресс үүсгдэг учраас тэрийг гаргаад тавьчихсан хадаа сэтгэл асуужрах нэг тийм тэр засал болдгоо. За дараагийн хуудснаа та бүхэн зориулаад би өдрийн цагийнхаа хуваарийг яаж гаргахыг ер нь одоо 24 цагийг юунд зарцуулаад байгаа юм гэсэн үнэлгээ хийх дасгалуудыг энэ бэлдсэн юм аа. За тэгэхээр энэ 24 цагийг 11-ээс 7 хүртэл унтах гэдэг ийм бүдэг саарлаар тэмдэглэжсэн энэ цагийг яг юунд зарцуулж байгаа вэ? Өөртөө тийм шударгаар яг энээс энэ хооронд би тэгдэг ингэдэг, энээс энэ хооронд би ингэдэг тэгдэг гэд тэмдэглээд өөртөө яриараа. Хамгийн цаг авч байгаа зүйл юу вэ? 3 зүйлээ энэ дараалж чи. Би өөрчлөлмөр байгаа зүйл юу вэ? Тэрийг бас энэ бичээрэй. Өөртөө яриараа. Өөрийнхөө амьдралыг бас үнэлгээ хийх юм аргачлалыг энэ төлөвлөж байна. Амьдралын хүр дээр. Тэгэхээр ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ээжүүдэд зориулсан учраас би энд ингээд оролцсон байна. Гэхдээ захиалга өгсөн хүмүүстэй би бол энэ чинь стикер наагаад өөр хүссэн талбараа бичих боломжтой болгоод өгөх болно. За тэгэхээр өөрийнхөө амьдралдаа энэ талбаруудаар 1-ээс 10 хүртэл оноо өнгөж өгөх юм байна шүү. Тэгээ хамгийн бага байгаа 3 зүйлээ энэ чинь тодорхойлж чийд. Яг энэ 3 зүйлээ цаашдаа сайжруулахын тулд юу хийх вэ? Дараагийн хуудсаар би бичих юм байна. За гэр бүлийн харилцаанд би жоохон таарахын байна. Сайжруулмаар юм хэрэг бол яг хинтээ харилцаагаа явуулж байгаа юм бэ те. Ээж аваагаа хэлж гэнэ үү, нөхөр сүдрээ хэлж гэнэ үү, өр хүүхдээ хэлж гэнэ үү. За тэгвэл тэрийг ингээд дараалж бичээд за ээж аавтайгаа би илүү татан харилцмаар байна. Тэгээд энэ сард нэг удаа уцаар ярих. 3 сард нэг удаа биеэр уулзах гэдэг ч юм уу. За нөхөртөөгөө би харилцаагаа бас халуун татан болгомоор байна. За тэгхийн тулд би яах вэ? Хүүхдүүдтэйгээ би ингэмээр байна. Ийм зэрэгтүүдээ бичих нь. Тэгээ яг хийх ажлынхаа төлөв гэж байна. За би сар болгон ээж аавдаа сюрприз ярина гэдэг ч юм уу те. За нөхөртөөгөө би халуун татан харилцаана гэсэн. Би 7 хоног болгон нөхөртөөгөө болцсноо гэдэг ч юм уу. Эсвэл би хайрын цагтл бичиж өгдөг болно гэдэг ч юм уу. Үр хүүхдүүдтэй харилцаагаа яаж сайжруулах вэ? Би тэдэнтэй чанартай цагийг өнгөрөх болно. Яг ийм хийх болно гэж чагсаагаад бичээрэй. Маш олон зүйлийг бид ингээд оюун ухаандаа тэгээд яваад байдаг, сэтгэлдээ тэгээд яваад байдаг. Чийжэнд нь байгаад байгаа нь амьдрал минь гарч ирдэг. Тэгээд буулгах юм бол хэрэгжүүлэхэд хэлбэрхэн болох юм аа. За ингээд талбар болгоноор бид нэр анхаарал ажиллаж байна гэсэн. За дараа нь болохоор миний сэтгэл санааны эрүүл мэнд гэсэн их чухал ийм хуудас байгаамаа. Тэгэхээр энэ дээр би яагаад их онцлог бүх зүйлийг ингээд дэлгэрэнгүй гаргаж ицсэн бэ гэвэл бидний сэтгэлийг зоож идэг маш олон зүйл байгаа. Би энд хамгийн түрүүнд уугах шүү, гоног гултрал гэж гаргасан юм аа. Тэгэхээр өөр хүүхдээ ийм байдалд орох нь бол үнэхээр маш хүнд юм зохиолцсон учраас л ийм байдалд орж байгаа шүү дээ. Тэгэхээр бид эрүүл мэндээ алдж байгаа, энэ хүүхдийнхаа ирээдүйн бүрэн бүтэн байдлыг алдж байгаа. Тэр үед л мэдээж гашуудах, гониглах, гутрах, зовох тийм сэтгэлийн хөдөлгөөн бол ер нь л дээ. Тэгээ тэр болгоныг бид нэр хөндлөж хүлээж аавна.
гашуудах үе цагтаа бол гашуудна. Гэтэ хэмжээг нь зааж өгөх хэрэгтэй. Жишээлбэл энэ Английн хатан хаан Виктория Альберт гүнийг нас барахад 40 жил гашуудсан маа. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа юм бэ гэхээр бас хэрэгс хэтэрсэн гашуудл гэж байж болно гэдгийг харуулж байна. Тэгэхээр бид бас амьдралаа бүр авч явах ямар ч боломжгүй байдал ортлоо гашуудах юм бол эргэн тойронд байгаа хүмүүс маань үнэхээр хэцүү болчих юм аа. Тийм болохоор бид бас энэ гашуудалтай гашуудаа хэмжээ зааж өгөх хэрэгтэй. Жишээлбэл миний амьдралд энэ жил маш хүнд жил тохиолдож байгаа. Яагаад гэвэл би хайртай намайг хүссэн хөшөө ээжийг алдсан. Бас надад маш ойр татна байдаг намайг өргөлж эргэж тойрж исэн. Нагц хичээгээ алдлаа. Тэгээд дөнгөж саяас багаас маань л надад их хүндлэгддэг хайртай байсан нагц ах маань өнгөрсөн тухай мэдээлэл авч ин. Тэгээд үнэндээ миний зүр сэтгэлд бол ингээд хоттой үлдээл тэр оршуулганд нь яваал энэ бүх ажил явдалд нь оролцсомоор байгаа байхгүй. Таан ч одоо амлалт өгчихсөн 150 хүүхдийг 150 ээж асран хамгаалагч нар хүлээлгчээ би миний амьдралд юм хүнд хэцүү зүйл тохиолдлоо гэдээ охид явах нь ямар байх вэ? Тийм учраас би одоо ингээд зүр сэтгэлээ ингээд шамлан атгаал бариад явж байгаа. Тэгэхээр үүндээ би ашигласан аргачлалаа суулцъя гэж бодож байна. Тэгэхээр би багадаа нэг юм Төмөр хаанс гэдэг нэг үлгэр уншсан шийсэн мэдээд байгаа. Тэгээд тэрэн дээр юу гардаг вэ гэхээр өөрийнх нь эзэн ханхуу шулмас хорлогдоод гянданд хоригдоод маш хүнд байдалд орчдөг. Тэгээд зарцсан нь болохоор эзний хараас гашуудаад зөвхөн ингээд бүр хаагарах гэдээсэн учраас төмөр дархан дээр очиод энэ 3 цаграх хийлээ. Зүрхнийхээ эргэн тойронд нь ингээд байрлуулад ингээд тогтоосон байгаа юм л да. Тэгээд дараа нь ханхуу аврагдаад ханхуутайгаа хамт хоринд нь оролцоод тэр сүх тэргийн ханаард нь ингээд барьчихсан нөгөө зарц залуу их баяр хөөртэй явж исэн чинь тэр төмөр цаграмууд нэг нэгээр мултарч байна. Тартур хий гэж чимээгаа ханхуу юу болов гэж тэгсэн чи зүгээрээ миний зүрхнээс цаграм маань унж ийн гэл нөгөө зарц залуу хариулаад ясан тийм нэг үлгэр зүрхэнд минь орж ирээд яг энэ хүүхд маань аюу хүн дэдэлтэй би бүрээсээ энэ уушиг эзэн бүхэн би давж чадахгүй нэ гэж бухандаа хандаа залбирч байхад орж ирсэн. Тэгээ би тэр үлгэрийн дагуу юу сэдсэн бэ гэхээр бурхан минь та миний зүрхэн дэргэн тойронд энэ төмөр цаграмуудыг хийгээд тогтоон бариач. Яагаад тэгэхээр би өөрийнхөө хүчээр хин уу гашууга тэгээд аваад явъя юм бол дааж давшгүй хүнд байна гэж би гуйсан. Тэгээд энэ гуйлтыг маань бурхан эзэн маань хариулсан гэж би итгэдэг. Тэгээ ямар ч амар гой гашуутай хэцүү зүйл болж исэн би сэтгэлээ жолоодол чанга хатгаад би авч явдаг болчиход байгаа. Тэгээд үүнийхээ дагуу одоо хүүхдийнхээ энэ зовлонгч гэсэндээ урд нь бол ингээл хашгирах, говглах, энэ дэрлүү ойрлох ч юм уу тийм байдлаар ингэж гашуудлаа тайлдаг хэрэгцээ өндөр байсан бол одоо бол энэ бол залбираал эзэн рүүгээ ханддаг. Хаяа нэг нулим сунгадаг тийм л үйлдэлд орчод байгаа. Тэгэхээр энэ бол уух шугаа тэгээд аваад явах тийм сэтгэлийн хат нэгсэнд суусан гэж хэлж болно. Тэгэхээр ийм сэтгэлийн хат бол бидэнд зайлшгүй шаардлагатай байгаамаа. Тэгэхээр бид ийм сэтгэлийн хаттай байж ээж юм хүнд хэцүү зовлон даван туулна. Нөгөө талаасаа ийм хаттай байснараа бид бас энэ зовлон дотор ч гэсэндээ яаж жаргалтай амьдрах боломжтой юм бэ гэсэн тэр арга ухаанаа олдог, тэрийг ойлгодог. За тэгээд цаашдаа энэ харамсал, уур хийлэн, үзийн хадал, татаархал, цохрол гэл ерөөсөө бидний рүү дайралт хийдэг ямар л юмнууд байна. Тэр болгоны эсрэг зүйлсийг би бичсэн байгаа. Тэгээд уншигч маань өөрөө яг миний эсрэг би яаж тэмцэж чадах вэ гэдгийг бас бичих юм бол энд нэг 2 мөрөг орхисон байна. Та маш хүчрэхэд болноо. Тэгээд гомдлоо тайлах боломжтой, айцаа таван туулах боломжтой тийм аргачлалыг өөрөөс хийлдэг болно гэсэн юм аа. За дараагийн хуудсанд нь болохоор надад ямар боломжууд байгаа вэ? Дотоод олон гадаад энэ үнэлгээ хийх хуудсууд байгаа. Тэгэхээр миний авьяас чадвар яг юу юм? Миний сонирхол, миний дуртай зүйл яг юу юм? Миний боловсрал, миний мэрэгжил юу байгаа вэ? Их мэтлэн гэдэг юмнууд ингэж ихсааж бичээд эргэн тойронд нь ямар боломжууд байгаа юм бэ? Ямар гэр бүл, найз нөхөд байна? Ямар байгууллага одоо ажил хийж байгаа, эсвэл одоо Монголд ингээд үйл ажиллагаа явуулж байгаа энэ олон байгууллагууд бас төр засгийн ямар хөтөлбөрүүд байна. Тэр болгоныг бид ингэж тоочин бичснээрээ дүгнэлт гаргаж яаж би өөрийнхөө амьдралд эдгээрийг оновчтой сайн ашиглах уу? Үүний тулд яг ямар төлөвлөгөө гаргаж би явах зүйтэй вэ гэдгийг гаргаж ичих зорилготой юм аа. За тэгэхээр тэр төлөвлөгөөг гаргаж ичихийн тулд бидэнд одоо энэ он сар өдрүүдээ
тэмдэглэх, зорилтуудаа гаргах, төлөвлөх тийм сахилга бат суух хэрэгтэй болно. Тэгэхээр энэ миний одоо итгэдэг бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр чамд одоо тогтоогдсон өдрүүд болохоос өмнө бүгдээрээ миний номд бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл бид болох ёстой юм л болж байгаа. Учрах ёстой хүмүүстэй л бид нар учирч байгаа. Тэгэхээр энэ зүйлийг яг юу болж байгаа гэдгийг бид нар тодорхойлчих юм бол амьдралаа бас жолоодох боломжийг хангасан байдаг юм аа. Тэгэхээр энэ өдөр хоногудад болж байгаа үйл явдал маань маш үнцэнтэй бидний амьдралд хэрэгцээтэй зүйл ингээд тэмдэглэж бичснээр одоо эрүүл мэндийн хувьд ч гэсэндээ арга хэмжээ авахд их тохиромжтой юм зүйл болох харах боломжтой. За тэгэхээр энэ хөтөлбөрт оролцож байгаа ээжүүд маань болохоор ингээд дүгнэлтүүд орой болгон гаргах юм. Тэгэхээр энийг бүлгийн ажил болгоод хийх гэж байгаа. Тэгэхээр хуваараа энэ вакцыг авсан хүн ч гэсэнтэй орой болгон өөрийнхөө өдрийг дүгнжичтэй тийм хөвшилтэй болооч гэж би уриалан дуулах гэсэн юм аа. Тэгээд энэ чинь би ямар татсан гэхлээр амархан байсан бол хүн борол хийж штеп. Хэцүү байхгүй юу ингэж өдөр болгон дүгнж бичээж өөрийнхөө амьдралыг бодно гэдэг чинь өөрөө сахилах бат шаардж байгаа асуудал юм аа. Тэгээд өдөр хоногоо тоолж байгаад туслаач тэгвэл би мэрэгэн хүн болох юм аа гэсэн тийм залбирал байдаг. Эртний нэгэн залбирлыг би ээжээс иш татсан байгаа. Тэгэхээр би бүгдээрээ мэрэгэн зүрхтэй болохын тулд тийм ээ өдөр хоногоо 100 хоногчтой зарцуулдаг болёо. За тэгээд манай энэ хамттай нэмсэглэх гэсэн аяны үеэр бол хүүхдтэй үнэлгээ хийх боломжтой. Маш олон мэрэгжлийн хүмүүсийг авчирч ажиллах гэж байгаа. Хэрвээ ийм үнэлгээнд оролцохгүй байгаа бол та өөрийнхөө хүүхдтэй бол хүүхдтэй эсвэл өөр дээрээ бас үнэлгээ хийгээд эрүүл мэндийн хувьд цаашаа яаж мөн санаа тавих уу, боловсрол оюуны хувьд яах уу, энэ чинь хөдөлмөр засаглагдсан байгаа бол хамаагүй бол тэгэл дарчин гэсэн үг. Нойр хоолтын хувьд ч гэсэнтэй би эрүүл хүн хэрнээ л би өөрийгөө маш их анхаарах хэрэгтэй. Өдөр болгон 8 цаг ундуулахын тулд би сахилга баттай байхгүй бол нэг мэтгэл арайчдаг өглөөр ажилдаа байдаг тийм хүн дээр л дарчдаг. За биеийн тамир хөдөлгөөний хувьд бас би юу анхаарах юм? Тэрийг нь болохоор одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд болохоор хөдөлгөөний цэцлийн хувьд би юу анхаарах уу гэдгийг бичих юм зай бол байна. Хил ах үзэсгэлэнгийн хувьд яах вэ? Нийгэмшлийн хувьд яах вэ гэдэг. Аль альнд нь тохиромжтой эрүүлж бай, хөгжлийн бэрхшээлтэйч бай, бүхэн тохиромжтой байдлаар энэ одоо хурцыг бол хийцэн байгаамаа. За дараагийнх нь болохоор таны хүүхдийн нойрны бүртгэл. Та өөрийнхөө нойрны бүртгэлийг ч гэсэнтэй хийж болно. Тэгээд орой 8 цагаас дараагийн одоо оройны 7 цаг хүртэлх энэ 24 цагийг бүртгэх гэж байгаа. Тэгээд энэ дээр нөгөө тодруулагч маань хэрэг болно. За жишээлбэл энэ бол 2018 оны 8 сар байгаа. Тэгэхээр энэ 8 сарын 1-ээс 31-ний хооронд та хэдэн цаг нойрсон бэ гэдгээ бүртгээд авах боломжтой. Хэрвээ би за 22 цаг зорж байгаа бол 23 цагт оронтойгоо үзье. За тэгээд 30 минутад сэргэнлээ. За тэгээд өглөө 7 хүртэл би унтсан байна гэх юм бол ингээл тэмдэглэж байна. 30 минутаар нь бас тэмдэглэх боломжтой. Тэгэхээр ингэж өдөр болгон ингэж тэмдэглэснээрээ бид хүүхдийнхээ эрүүл мэндийн өөрийнхөө эрүүл мэндэд маш хэрэгтэй мэдээлэл авах боломжтой юм аа. Дээрэс нь энэ сэрсэн, хүүхд маань уйлсан, юм уусан, халуурсан, өвдсөн, шээсэн, баасан, тууралт гарсан даар цагтан сайр сулаасан ч гэдэг юм уу. Өөрөө бас ээжүүдэд өөр ямар нэгэн нөхцөл үүсэх юм бол бичиж тэмдэглээд авах боломжтой. Тэгээд энэ нь болохоор цаашдаа би энэ хоол ундны бүртгэл гэж байгаа. Тэрнтэй хэрэг хослуулан хэрэглэх юм бол альва харшил юунаас болоод үүсэж байгаа юм бэ гэдгийг ч гэсэн тодруулах боломжтой. Эмчийн хувьд маш их үнцэнтэй баялаг бүртгэл болох гэж байгаа тийм дэвтэр байгаа шүү. Дараагийн хуудсанд болохоор чихнээс гарах гэж байгаа хүүхдэд зориулсан тийм бүртгэл байгаа. Тэгэхээр ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг чихнээс гаргана гэдэг бол эдийн засгийн хувьд маш өндөр ач холбогдолтой. Яг бодит биелийн хувьд маш хэцүү зүйл байгаамаа. Тэгэхээр тэрийг яах нь бид нэр одоо хизээ тоссон, хизээ жорлонд бидсэн, хизээ хөтөвчөнд бидсэн, хизээ өмдөндөө орондоо бидсэн бэ гэдгийг нь бас ингэ тэмдэглээд шээсэн маснаар ингэ хийгээд яваад байх юм бол энэ одоо зарим тохиолдолд бол нөгөө шээсээ барьчихдаг 30 минут тутам ингээл шээлгээл яаж байгаа л тэгэл тэр үед нь тосох байдлаар бид нэр чихнээс нь хаажмаар гаргах бас боломжтой байгаа шүү. Тэгээд энэ эрүүл хүүхдэд ч гэсэнтэй хэрэгтэй ийм тэмдэглэлийн хуудас байгаа. Хэрвээ та хүүхдэд асрах цаг нь бол
эдийнэ дуусаад шаардлагагүй болцсон байгаагаар энэ дээр ийм стикер наалгаад өөр зорилгоор бас энийг хэрэглэх боломжтой маа. Тэгэхээр энэ 8 сарын 31 өдрийн хугацаанд та хэрэг турмаар байгаа бол дасгал хиймээр байгаа бол тий хэдэн цагт хэдэн минут алхсан бэ, юу хийсэн бэ гэдгийг ч гэсэндээ бүртгэх боломжтой ийм хуудсанд байгаа шүү. Тэгээ надад захиалга өгснөөрөө би та нартай бол өөрчлөн хүргэх боломжтой. Дараагийнхаа хуудас нь болохоор хүүхдүүдэд маш их хэрэгцээтэй энэ хоол ундны бүртгэл байгаамаа. Энэ өдөр тийм ээ юу идэж уусан бэ? Өглөө, өдөр, орой. За тэгэхээр энэ хоолныхоо нэрийг ингэж хасаачиж хоолных нь орц хэмжээг нэмж бичнэ. Энэ бүдэг ногоон байдлаар ингэж 2 хуваачсан байгаа. За тэгээд өнд ямар нэг ус уулгасан юм уу, шүүс уулгасан юм уу, цай юм уу энэ тэрийгээ сайхан бичээд энэ хэмжээг нь зааж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ бидэнтэй хамт 7 хоног гэж байгаа ээжүүдийн хувьд болохоор 6 өдрөө энэ бүртгэлээ хийгээд хөвших учиртай. Тэгээ тийм биш бол та өөрөө хувьдаа хэрэг юуны хэрэглэх гэж байгаа бол 6 өдрийн турш бүртгэснээрээ ерөнхий чиг хандлагаа гаргаад дүгнэлт бас хийх боломжтой. Ялангуяа ус баг ууж байгаа бол тийм ээ энэ ус гардаг. Тэгэхээр шийснийхаа одоо өнгөг ч гэсэндээ бид нэр ажиглалт хийгээд бүртгээд байх боломжтой юм аа. Дээрэс нь болохоор би юу уриалмаар юм гэхээр эрүүл сайхан хоолны жортой болооч. За энэ эмчилгээгээ тавьсан байгаа заавал эмчилгээ байгаалгүй. Гэхдээ хоол маань бас эмчилгээ болдог учраас ийм хоолны жор цуглуулаач. Үнийг бичээч. Юу орж байгаа нь тэр орц хэмжээгээр нь заагаад тэр зааврын ч гэсэн тэм чинь яаж болох вэ гэдгийг бичих юм. Зай бол энэ ч оруулсан байгаа. За тэгээ үүнээс цааш нь болохоор яг энэ саруудаараа бид юу хийх вэ? Ажлаа төлөвлөх, бүртгэх бас боломжтой хуудсуудыг оруулж өгсөн. За тэгэхээр энэ 8 сарын хувьд болохоор би бүр 7 хоногоор нь заагаад яг энэ өдөр юу хийх үү, юуг анхаарах уу гэдэг бичих боломжийг бас бүрдүүлсэн байгаа. 9 сараас цааш нь болохоор энэ сарынхаа тэмдэглэл төлөвлөгөөг гаргах. Тэгээд нөгөө нойрныхоо бүртгэлийг 9 сарын турш хийх. За хэрэг энэ 30 хоногтай бол энийг хэрэглэхгүй гэсэн байгаа шүү дээ тийм үү? Тэгээд жихнээс гарах бүртгэл байгаа. Үүнийг бас солих боломжтой. Тэрийг бол хийчихнэ гэсэн үг байна. Тэгээд 10 сарын энэ дэвтэр хуудас байна. Тэгээд бас нөгөө нойрны бүртгэл жихнээс гарах бүртгэл маань орсон байгаа. Тэгээд үүнийг бас өөрчлөх бүрэн боломжтой. Өөрийнхөө зорилгоороо өөрчлөнө гэсэн юм. За 11-р сар байгаа. Тэгээд 12 дугаар сар байгаа. Тэгээд үүгээр бол ерөнхийдөө бидний тэмдэглэлийн дэвтэр маань дуусч байгаа. Хойно нас юм чөлөөт тэмдэглэл хийх боломжтой зааснуудыг бол гаргасан байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг бас сонирхож бидний айныг дэмжиж худалдаж явж байгаа хүмүүстэй талархъя. Бас энэ аянд хүүхдээ аваад зүтгээд ирж байгаа ээж асран хамгаалагч нартай ч гэсэнтэй амжилт хүсье. Тэгээ бид хамтдаа жаргалтай өвдөх шандралыг цогцлон байгуулцгаая гэж уриалмаар байна.